За сайн байцгаана уу? Ирэх зүйн өдөр курсын оюутан бүрдүүлж байна. За би өнөөдөр та нартай ирэх зүйн факт талаар ярина. За ирэх зүйн факт гэж юу вэ? Хууль зүйн факт. Хууль зүйн факт нь улс байгууллага эсвэл хувь хүний хооронд байгуулагддаг аль бие усны гэрээ юм аа. За хамгийн гол зорилго нь хууль ёсны эрх үүргийг тодорхойлно. Жишээ нь улс орнын энхийн гэрээ, байгууллагын хамтын ажиллагаагийн гэрээ зэрэг орно. За хууль зүйн факт байгууллага үндсэн шаардлага. Нэгт гэрээнд оролцогч хадууд тодорхой байх. Хоёрт зохих эрх хүчин зүйл чадaltaй байх. 3 хоорондын ойлголцол буюу санал нэгдэх. 4 хууль бус агуулга байхгүй байх. 5 бичгээр баталгаажсан байх ёстой. За дараагийн слайд. Факт зөрчсөн тохиолдолд эрх зүйн арга хэмжээ, шүүхэд хандах, хариуцлага тооцоох, санал зөвшөөрлөөр шийдвэрлэх, улс хоорондын гэрээ зөрчих. За түүхэн хөгжил. Эрх зүйн фактууд анх олон улсын харилцаанд хүний эрх зүйн баталгааг хангах зорилгоор үүссэн. Тэгээ 1948 онд нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн тухайлбарыг баталсан нь олон улсын фактуудын үндэс болсон. За сүүлийн хөгжлийг авч үзвэл олон улсын төвшөнд фактууд ач холбогдол нэмэгдэж байна. За хууль зүйн фактын ангилал ач холбогдол олон улсын факт улс хоорондын гэрээ тэр нь болохоор эрх зүйн баталгаа бий болгодог. За үндэсний факт улс доторх хүчин төгөлдөр гэрээ эсрэг талыг хамгаалдаг гэрээ марааны хөнгөвчлөнө. За байгууллага тосодын факт нь болохоор компани дүрм журам итгэлцлийг бий болгоно. Эрх зүйн хамтын ажиллагааны үндсэн бичиг баримт. Эрх зүйн факт гэдэг нь оролцогч талуудын эрх үүргийг тодорхойлсон дагаж мөрдөх ёстой бичиг баримт юм аа. Факт нь хууль зүйн баталгааг нэмэгдүүлж талуудын харилцан ойлголцыг сайжруулдаг. Жишээ нь нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн олон улсын фактууд зэрэг орно. За жишээ тухай баримт. Олон улсын төвшөнд болохоор хүний эрхийн факт, үндэсний төвшөнд хөдөлмөрийн гэрээний факт, байгууллагын төвшөнд компани дүрм журам зэрэг орно. За эцэлтэн хэлэхэд дүгнэлтээ хэлэхэд болохоор хууль зүйн факт нь эрх зүйн харилцааг тогтвортой болгох хэрэгсэл талуудын эрх үүргийг тодорхойлж маргааныг багасгадаг. Тодорхой бичгээр баталгаажсан байх нь чухал. За тэгээд ашигласан материалууд энд байна. Баяр сайхан нэмсэн бошин Монголын эрх зүйн онлайн практик гэсэн номноос хамгийн ихэнх авсан байгаа. За анхаарал хандуулсанд баярлалаа. Баяртай.